тест амар гой наалдтай юм байна. TG Sport-ийн худалдааны зөвлөхийн үс ямар өнгөтэй вэ гэж тэгэхэд За одоо энэ нэг амар тоглолт ихэндээ харж хэдүүлээ. Хаба өөртөө хаялаа. За охтууд сакс тоглолт юм уу? Альсгүй зүгээр дэмжиж юм уу? Сакс тоглолт баг насна. Баг насаа. Улаанбаатар капын баг нас. Оо за. Тэгээ нөө ханган улс дивизионы хүрэл медаль. Тэгээд нийслэл амар юм шүү дээ. Нийслэл тэгээд харин тэгээд занасаа гарч байгаа. За тэгээд дараагийн башкет дээр эбад хэлж байна. Хин гэнэ? Ариун бол орцсон шүү дээ. Аль ариун бол? Нөгөөд үзэл орцсон шүү. Аль ариун бол? Айбо чиндээ үлдэн үү? Орцсон шүү. Нодлонгийнхыг чи үзээрэй зэ. дахиад орох. Дахиад гэсэн юм. За динийг шидлээ шүү. Тэр хинч харахгүй байсан юм авч энэ тэр. Тэгүнгээр ёндон гэж байгаа байхгүй тий. За 101 хочих юм уу? Хожно. Яа сол байна. 101 хочих уу? Хожно. Тийм ээ. Яа. Хочих уу? Хочих шүү. Яа. Наад гараад мөн зовчих. Хочих уу? Яа. Манай наадна. Хаан Шонхрууд багийн ерөнхий менежер Санчигдангийн өрнөө билег бас ярьслага өгье гэдээ өөрөө тэгсэн шүү сая. За тэгээд тэмцээний сэтгэл сонсон юм. Одоо ирж штэ орцсон финалын тоглолтыг үзчихье гээд. Мань барихаар ингэж гэдэг юм хүмүүс. Надрыг амруу хийх гээд. Чи ярьчих шүү. Юу хэнийг харж байна одоо? Гэхдээ одоо энийг авах хэрэгтэй. Манай найзын хүүхд ямарсан финал гарсан юм байна. Мөнх эрдэнэгээд тэгээд найзгаа хүүхдийг аварсан тандгаараа арга бах та. Одоо мөнгөрдний аав та хоёр ч юм болохоор Дорноо ишгшээс хамт тоглодог байсан те. Тэр ч одоо хэд хэдэн онуудад нэлээ өсвөрийн улсын аврагтаас медаль авч ирсэн ч те. Тий 2000-ад оны их үеийн л өсвөрийн Дорногов аймгийн өсвөрийн ишгшээд байсан л залуучууд ч те. Ээж нь бас эмэгтэй охид тоглодог байсан. Ингээ үед амьдсан. Удамд амьдсан юм сагсчны хүүхд ч те одоо маа мөнх эрдэнэ ч. Танк. Явда. Дураараа маус. Шот винд идчихэж шүү. За тэгээд ер нь бол яг бөмбөлөгөөс биш ээ мөнгөрдөөс өөр яг одоо тийм харж байгаа төгсөж байна уу? За энэ мөнгөрдийн багийн төвөнд тоглогчны залуу байгаа дээ тий. Айгуу гоё юм байгалийн хөвгөлтэй юм физикал сайтай юм хуардаг тэгээд тоглолтын одоо анх удаа гарах гал амар гоо тоглогч юм гэдгийг Нутгийн дүүнэрээ ер нь харуу Дорноовын 2 дугаар сургуулийн баг бас нэлээд сайн явлаа шүү дээ. 2 дугаар сургуулийн багийн тоглолтыг яг бүтэн үзэж чадсангүй. Тэгээд дасалжуулагчаар нас манай мөнгөчлөн дасалжуулагч бас сайн хүмүүсд удирдаад оролцож байгаа юм шиг байна лээ. Тэгээд яг нөгөө юунуудын жижиг ирэл юмнуудыг нь харсан. Яг тоглолтын бүтэн үзэж бол амжаагүй байгаад байна. За окей тэгээд ямар ч үчиг сайхан өнгөрүүлээрээ ямар ч энэ сурагчийн лигтэй гоё юу гэдэг хүслийн цомдоо тий хүслийн цомдоо гоё тэгээд enjoy байгаарай гэж хэлмээр байна. Яа баярлаа. Та нар ч гэсэндээ гоё enjoy үзээрэй. Йоо. Наач маа лавгын ярьслага өгөхгүй ирчлээ шүү дээ тийм ээ. Байж их ахталтайгаа бидлэх гэж ирж байгаа. Шууд өөрөө яриа өгье би гээ хүрээд ирж байна. Лавгач өсвөр таанаас тоглодог байсан байх. Дүүн өсвөрт барилдчихсан. Өсвөрт аймгийн начин гэдэг. Дүүн өсвөрт барилдчихсан. Ерөөс өсвөр тоглож байгаа юм. Тоглож байгааг баха. Амьдралдаа юу? Амьдралтаа. Аль сургуульд байсан? Дунд сургуулаа Сонгоорын дүүргийн 65 дахь сургууль төгсөөд ахлах сургуулаа авраг ахлах сургууль төгссөн. Оо за барилдсан юм байна. Тоглолт тэгээд ер нь 65-аас тоглох байсан юм уу? Магадгүй тийм юм баг. Аврагаас ч байсан мэл яаж вэ? Бас байж болно. Би ч одоо жодо бүх спортоор 10 жил хичээсэн шүү дээ хаа. Оо за. Тэгээ хажуугаар нь чөлөө дүүнцгээ авсан. Дүүдэн тоглох бодож байхгүй. Тэгээ барилдчихсан. Окей. Тоглолт үзэх гэж ирв үү те? Тэгээ тоглолт үзэх гэж ирлээ. За ер нь энэ хоёр багуудын тэр лайвуудыг үзсэн үү? Үзээгүй шууд харахгүй ирж харсан. Ганц хоёр харсан. Гүйцэд үзээгүй. Тий. Окей. 52 дугаар сургууль бол тоглолтууд дээр нэлээд бас хол онооны зөрүүтэй гайгүй тоглолтууд хийх шиг болсон. Тэгээд энэ 5 номерын ямар амар данк вэ те? Чамархуу юм биш. Мөнгө юу? Шанди өгчтэй те. Гоё дүү бол гоё тогтгоо яа. Энэ боломжгүй шүү дээ хаа. Дүү л их чадахгүй шүү дээ. Хоёр өдрөөс тулахгүй өсрээд байгаа гүний дээгүүр давах та. Би гарахгүй шүү дээ. Гараадах байхаа. Амбок нэг үнтэй гараарлаа.
дээр хүн татлаа. Ундаа нэглээ бүр. Хизээний ямар ундаа өгөх байгаа? Ямар ундаа өгөх байгаа? Цаамаа яах гэдэг вэ? Өртөө хүн өөдлөхгүй. Ундааг нь би авч өгье. Би авч өгье. Манай ихлэ мэдлэглөө. Түрүү мэдлэлцэндээ наатаа. Нөгөө телевизээр гаргахад мэдлэх шиг юм. За. За сайн шинэ оны мэд. Лайв чинь. Амар лайв юм шүү. За үзэж байна. Үзэгчтэйгээ мендлэр. За сайн бацгаана уу. За тэгээд энэ ер нь хүслийн цаам тэмцээний ач холбогдлын талаар нэг гоё давчхан мэдээлэл өгөөч те. Ер нь бол ямар ч байсан дээд лиг дээр маань бас нэг үндэсний хэмжээний контент нээгдсэн те. Шинээр энэ жилээс орж ирсэн. Тэгмээ энэ жилээс бас давхар ингээ сурагчийн лиг бол ингээ орж ирж байна те. Яг хоёр төрлийн үйл ажиллагаа. Тэгээ нэгт нь болохоор одоо Монголын сүм мөнгөд тасалжуулагч гэдэг юм маш чухал байгаа. Одоо ялангуяа 10 жилдээ хүний нөөц бол маш дутагдaltaй. За тэгээд Монголын сагсан бөмбөгийн хөгжилд одоо 10 жилийн багш нарын оролцоо гэдэг нь маш чухал. Одоо сүмгийн хөгжиж гин гэж хэрвээ тодорхойлол энэ багш нарын нуруунд дээр л одоо явж байгаа. Тэр утгаараа багш нарыг одоо урамшуулах гол зорилго бол нэгт байгаа. Одоо яг шагналын цагт яг адилхан багш нүгэн гэсэн байгаа шүү дээ. За хоёр дахь нь болохоор за бид нар хоцод бол нэлээд ингээд үйл ажиллагаа явж байгаа. За улсын аваргууд маань явагдаж байгаа те бид нар одоо 10 наснаас 19 нас хүртэл одоо жил болгон улсын аварга зохион байгуулж байгаа. Тэгээд одоо үйл ажиллагаа илүү жоо хөрвүүлээд 21 аймаг руу бас хүрэх зорилгоор энэ хүү тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа гэж хэлж байна. За манай хоёр яа гэдэг вэ? Манай оператор зураглаач нар яа гэдэг вэ? Рэг дарсан үстэй. Босно. Рэг дараагүйсэн юм уу? Дахиад шинээр эхлэхгүй яах вэ? За тэгээд ганчуугийн маань хувьд одоо ер нь зүгээр манай саксны хүн болчлоо тоо одоо тэгээд те. Үзэгчд маань ч мэддэг болчлоо. Тэгээд энэ жил одоо хосторыг бас зохион байгуулсан гэдгээр нас үзэгчд маань сайн мэдж байгаа. Маш гоё зохион байгуулсан. Тэгээд ер нь зүгээр энэ сакстай ер нь яг яаж холбогдоод идэв бэ? Гого сакстай ерөөсөө яг одоо энэ талбай дээр тоглож байгаа хүмүүс шиг 10 жилд багтаал яг сургуулийнхаа ангийн нөхдөөрөө тоглоод дуурлаад ер нь тэгээд айгүй ойрхон болсон гэх юм уу? Хэрвээ эдгээр шиг багтаал ерөнхийдөө амар гоё дурлаж хэлсэн шүү дээ. Остер үеэр бид нар нөгөө яриа авах гэж байгаа огтлцоогүй ерөөсө таарлаагүй манай хүн ч завгүй байсан. Тэгээд ер нь яг Остерыг зохион байгуулсан сэтгэл тэгээд Яг шүү дээ гой зүгтлээ гэсэн. бас юу доо. Тэгээд зохион байгуулсан сэтгэлээс тэгээд ер нь бол бас хүлээлт ямар байсан. Тэгээ яг Чингнээсээ нэг бодит үр дүн гэх юм уу те. Сүүлийн тэр хоёрын огтлцол ер нь ямар байсан. Мэдээж жинхэнэ сагсан бүлгийн All Star бол мэдээж Монголын сагсан бүлгийн амар том баяр байдаг. Тэгээд энийг одоо найруулах амар хүндтэй үргийг санал тавьсан сагсан бүлгийн холбоо спортын корпорацтэй маш баярлж байгаа. Тэгээд миний хувьд бол төсөөллөөс үнэхээр өндөр байсан. Яагаад гэвэл үнэхээр юм хийгээд сурцсан, гаршсан, тийм баг хамт олонтой ажиллахад үнэхээр урамтай. Бид маш олон зүйлийг сурч авсан. Үнэхээр баяртай. Энд дээр бас яг ингэж ярьж байгаа бид цог сууж байгаа. Тэгээд найзууд гэхдээ албан ёсоор хэлэхэд би ерөөсөө санал болгоо манай яг нөгөө юуны яг ажил харьцаж байгаа хүмүүсээс санал болгоод тэгж гарч өгсөн огсон байгаа. Ямар ч 10 өрөө хаалга байхгүй шүү гэж байгаа юм байна те. Тийм юм болоогүй шүү хүмүүс одоо нэг найзаагаа яатсан шүү буруу ойлгосон тийм. Окей. Тэгээд ер нь ганчуугийн хувьд яг хэдгээр сургуулийг төгссөн бай. Тэгээ одоо ер нь яг энэ багуудаас алийг дэмжиж байна? Би Баянган аймгийн 1-р харамчлалыг төгссөн. Хүслийн цомыг бол одоо ерөнхийдөө үзэж байна. Яг би нөгөө орон нутгийн хөгжлөөс орон нутгийн багуудыг их ер нь хараад байсан. Манай Баянган ч гэсэн багууд байсан. Тэгээ яг хасгцсан л та. Тэгээ дээр сонирм биш. Ер нь гэхдээ хамаагүй одоо аврагын төлөө тоглох чинь тэгээд ер нь харна. Айгу гоё ингээ надад үзэж байгаа надад амар гоё байгаа юм чинь те. Талбай дээр тоглож байгаа өсөр үеийн энэ дүүнэрдүүд одоо энэ чинь олон улсын сагсан болдог талбай, дээд лигийн болдог талбай дээр ингээ тоглоод тэгээ энэ төрүүлээд цом аавна гэдэг бол энэ хүүхдүүд маш том тийм урам зориг одоо ирээдүйн энэ эдгээр дундаас одоо Монголын ирээдүйн сагсчид төрөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол амар гоё тэмцээн болж байна. Үнэхээр саяны өргөл медалийн төлөө тоглолтууд бас алаантай боллоо тийм. Бас яриад байж та бидний үед өсвөрийн улсын аварга тоглохоор 10 м орог тоглолтгүй байсан дөө. Тэг хэсэгтээ 6 тэгээ нэг 8 бол минут руу нэг 8 за тэгээ бүр 2 үе тоглолтгүй сүүлдээ 4 үе болчихсон те. Тэгээ талбай дээр 2 шүгчтэй. Тэгээ одоо яг энэний талаар асуумаар байна л да юу гэдэг юм. Энэ сурагч хүүхдүүдэд бол
Үнээр гоё том боломж ягаад тэгэхээр яг дээдлийг болдог энэ гоё арена дотор те ингээд тоглох боломж нь гарч ирж байна. Дээрээс нь шагналын санч гэдэг юм уу, дээрээс нь одоо энэ тэмцээний ач холбогдол гэдэг юм уу ингээд маш гоё болж байна. Тэгэхээр энэ тэмцээ ерөн зүгээр жил болгон яг ингээд уламжлалт одоо зохиогдоо явах уу? Тийм, Монголын балуун өдсөөлөөр баталсан. За тэгээд ерөнхийдөө манай холбооны ерөнхийлөгч Батцэнгэл цэглэн маань өөрөө яг энийг өсвөрийн тэмцээг гэдэг яг өөрөө авторлж юу яасан санаачилсан. За тэгээд ажил хэрэг болгоод ингээд бид нар яг нөгөө лигийн стандарт за манайч бас ингээд олон улсын стандарт болсон болохоор бид нар хүүхдэд үзэхгүй яг бүх стандартаа бариад явж байгаа. Одоо шүүгчдэрсийн одоо дээдлэгийн манай топ шүүгчдэр шүүжинчдүүд Эмарк аренад ярьж за баг тоглолцлыг дуудаж байгаа мууж байгаа бүгд яг нөгөө лигийн стандартаар явж байгаа. За энэ утгаараа багш нар хүүхдүүд ч гэсэн бас их оронтой авах шиг байна. Мэдээж жил болгоо явна. За тэгээд ирчүүдээс одоо яаж хөгжүүлэх талаар дахиад манай үйл хэлцээ шийдвэрээ гаргаад тэрнийг хүсэлт хийгээд байна. Одоо яг эн чинь бол ер нь хүүхдүүд, хүүхд залуучууд яг энэ дээдлигийн тамирчид яг энэ ордон дотроо тий ямар мэдрэмжүүдийг авдیں۔ Одоо жишээлбэл магадгүй зүгээр ингээд тоглолт эхлэхээс өмнөх одоо энэ ингээд нэрээ дуудуулж талбай дээр гарч гүйдэг ч юм уу. За дээрээс нь ингээд өндөр түвшний шүүгчнэр шүүхээр бас яаж тоглолтын ч гэдэг юм уу тий. Яг ийм бас давхар ач холбогдол байгаа шүү дээ тий. Тийм байгаа. Тэгээд одоо энэ тоглолч хүүхдүүд бүгдээрээ тамирчин болохгүй шүү дээ. Гэхдээ ингээд яг энд оролцож исэн мэдрэмжээ ингээд насан туршдаа ярих тэр гоё дурсамжийг бас бүтээж байгаа гэж бодож байна. За яг тамирчин болох хүүхдүүдэд нь бас ингээд одоо яг лигийн багууд бүгдээрээ ирсэн ингээд суугаад драфтаар хэнийг авах уу те танах хэдээр авах уу манах хэдээр авах уу гэдэг яриад ингээд сууж байна. За өслийн цомын бас нэг дайвар юу надаа 21 аймаг дээр аястуудыг бас илрүүлэх те нөгөө талаас энд 32 баг гэж энэ жил 28 баг орж байгаа 4 аймаг баг яриаггүй. Гэхдээ энэ тэмцээнд оролцсон гэдэг нь өөрөө бас амар нэр төрөйг байгаа. Яг тэгвэл энэ чинь нөгөө хоёр шаттай явж байгаа. Эхний шатнаас шалгана аймагаас шалгана гэдэг чи одоо тэндээ бүр ингээд одоо нөгөө алцаа дундаас гарч ирж байгаа ийм багууд гэхгүй. За тэгээд ямар ч сан энэ гоё тэмцээний зохион байгуулж байгаа хамт олонд нь хүүхд залуучуудынхаа өмнөөс маш их баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээд үчиг сайхан өнгөрүүлээрээ гоё энжой байгаарай guys. За баярлалаа. Дугаар сургуулийн тоглолт мөн хэрднэ. Яг төрсөн ах нь муу юм уу? Мөн шүү дээ. За муу юм бол нэг асуулт асуу. Тэгээ зөв хариулбал бэлгтэй ах юм даа. За. Мөнгөрдөө өнгөрсөн тоглолт одоо яг аврагын төлөө гарсан тоглолтод өдөө авсан уу? 41 байлоо. За. За тэгвэл яг лавшруулаа хэдэн ассист өгсөн? 8 байсан баха. Йоо! Хэдэн дүүр нөөрэ? За тэрийг нь бол яг хараагүй байна. Трипл дабл хийгээд ямарсаа 2 ассист тотойсон юм аа. Дүүр нөөртө трипл дабл хийсэн юм уу? Агуу. Тийм амиртай. За одоо тэгвэл 3 ах нь нэг юм асуу заа юм. Зөв хариулал шууд бэлэг. 3 хариулал тэгээд бэлэг байхгүй шүү заа. За. Линик хэдэн салбартай? Би нөө Монголд ирээд дуудаагүй шүү дээ. Миний мэдхийн 3 тэгээд нэгээ 4 баха Оросоос. Оросод ер нь линик хэдэн салбар байдэ? Тийм. Оросоос хаа дайн гараад линик гарцсан шүү дээ. Тийм үү. Сая хэдэн салбар гэсэн байна? 4 баха. За хаана нэт? Би өөрөө хот мэдгүй шүү дээ. За нэрэж тийм дээ. Хоёлаа бас ах нь одоо л бас хотчгоод үзээд байна. За дүүдээ бас линингийн гарын бэлэг зөв хариулж учраас те 4 салбар. Баярлаа. 4 салбар энэ эндээ тийш заа юу. Их дэлгүүр дээр яж байгаа. За. Гэрлүүг дээр яж байгаа. Хүннөө мол дээр яж байгаа. Дархны амуу мол худлааны дээр яж байгаа. За. Лиг үздэг үү? Үздэг. Аль үеийн фанатай? Western Warriors. Оо амар. Арцаа. Хуучин гардын фанат. Хуучин гардын фанатыг одоогийн бол Western Warriors. Гийг дэмждэг. Гангийн бэлгүүнийгөө. Гангийн бэлгүүний подкастыг үзсэн үү? Үзсэн. Оо за тэгвэл нэг юм асуучих гоё. Гангийн бэлгүүн 3 гавьяат дээр байсан гэсэн тэр 3 гавьяат багшийн нэрийг хэлнэ үү? Улга баяр цагт гүрээ. Оо за. Зөв. За тэгвэл бас нэг энэ бол бүр амар сонирхолтой статистик гарсан байгаа. Энд яг чи бараг зөв хариулахаа үзсэн юм байна. Гангийн бэлгүүн яг манай подкастын хамгийн сүүлийн дугаарт оролцохдоо яг хэдэн миллиграм хөлс гоожулсан бай. Нүрний. 100 хавар. Даацлаа зүббэ. За тэгээд манай дүүд гоё All-Star инжерси өгөөрэй. All-Star анаа. All-Star байх хэрэгтэй ш. Мөн үү? Оо за тэгээд дүүдээ. Ажилд нь амжилт хүсье. TJ is the best. TJ-гээс өмсгөл авч байгаарай. Би угаасаа авдаг. Баян авдаг. TJ-ийн дэлгүүр хаана вэ? Доор нэг тоглолт.
Юуны нэг давхтай дээ? Аринагийн нэг тав. Ямар аринаг юм? Банк арина. За үнээр маргаангүй байна. За. Анд хэдэн настай? 7 настай мó. 7 настай. Оо яг юм биш. За окей, анд маань яг Монголиансын 7-оос өссөн насны юм. За. За ингэж байгаа. За. Цэлмүүнээс болохоор асуулт асуунаа. Жохон юу яаж байгаа билэг үгүй шүү. За асуултын зөв хариулт бэлэгтэй. Яана юу ч мэдгүй штэ. За ер нь Монголын эмэгтэй сагчдаас хэнийг шүтэмширдэг вэ? За дээдлийнхаа холын ихчийг дэмждэг дээ. Хэр сайн мэдгүй уулан. Сайн мэн бол мэдгүй яг хоо тоглолтоор нь нэг сайныг бол мэднэ. Тэ. За тэгээ хулангийн ахыгын нэр Ихотор. Оо болж штэ. Шууд хариулж штэ. Хүмүүс хариулж чадах. Хулангийн ах нь хэдэн номертой тоглолт юм? 13. Хол өөрөө хэдэн номертой тоглолт? 13. Нийлээд хэдөө? 26. Амар яа. Яаж мэдээд байгаа юм бэ? Амар яа. Огийн нас бидэн. Онлатрийн холоо, онлатрийн Ихотор. Яа, болчихжээ. За окей. За ямар ч дүүдээ Ленингийн гарын бэлгээ гардуулъя. Тэгээд Сагсан бөмбөгийнх нь карьерт нь өшөө илүү амжилт хүсье. Тэгээ бэлтгэлээ сайн ингээд Моног тамирчин болоод удахгүй дээдлэхтэй яг энэ тайзан дээр тоглохыг хүсье өрөө. За баярлаа. За сайн байх юм дөө. Сайн уу. Өөрийгөө танилцуулаарай. Намайг орчлон гэдгээ. Би ч актими. Багш. Тэрийг төгссөн лээ. 52 тус. Ялын дэмжиж байгаа. 52 байгаа. Яа. 52 төрүүлэх үү? 52 төрүүлнэ. Хожно. Биш 111 хожих уу? Хочихгүй шүү дээ. Тэг яг одоо тоглолт юу болоод байна? Маах барина зүгээр асуудалгүй. Асуудалгүй итгэж байгаа юу? Итгэж байгаа. Ихэд алдраагүй шүү дээ ер нь. Алдраагүй болч. Өчигдрийн тоглолтод хамгийн их оноо хэн авсан бэ? Өчигдрийн тоглолт нь мөн хэрдэн. Хэд оноо? 43 он авсан. 3 он. Ер нь бол 30-аас дээш он авсан баха. За ер нь Чам зөв хариулвал Ленингийн бэлэг өгөх чинь, буруу хариулвал TG Sport-ын бэлэг аль аль нь бэлэгтэй. Би 2 тоглолт үзсэн шүү дээ. өчигдрийн тоглолтыг л яг хагас гişгийн тоглолтыг үзээд байгаа. Яг аврагын төлөө гарч ирсэн тоглолтыг асууж байгаа шүү. 40 юм уу? Жохон бод дутуу байна. 41. Яаж мэдэж байна? Амар мэдэж байна. За баяр үргээ. 39 оноо. Яах вэ? Авах юм уу? Аль нь буруу хариулвал аль нь өгье гэсэн лээ. TG гэсэн. За Буруу хариулсан. Хаан Шогрууд багийн Веслигийн өмсгөл ах шиг юм тий. баяр үнэслэгийн өмсгөл. За тэгээд дүүд амжилт хүсье. Оо туг яаж байна. Тэгээ ер нь бол дүүгээс яриа авсан шалтгаан нандаа. Дүүгээс яриа авсан шалтгаан нь бол одоо ингээм амар гоо сэтгэл гаргаа те. Туг мүг бариад ингээ намируулаа зогсчихсон учраас дүүгээр амар бахархаад тэгээ ингээд онцлоод хүрээд ирсэн шүү хамгийн. За баярлалаа. Яг энэ шигээ гоё бүх зүйл ийм гоё хандлагатай байгаараа минь үү. За амжилт хүсье. За баярлалаа. Ленингийн гарын бэлгийг. Баярлалаа. За тэгээд дүүд амжилт хүсье. Подкастыг үзэж байна ер нь. Үзэж. Хамгийн сүүлийн дугаар тийм орсон. Хамгийн сүүлд дугаар үзээгүй. Тэрний өмнөх дугаар тийм орсон. Үзсэн дугаар чи хин орсон. Үзсэн дугаар. Ингэдэг байхгүй. За. Хоёр юм байхгүй. За үзээрэй ах юм да. За амжилт хүсье. Манай анунгоч өсрөө хэдэн удаагийн шилдэг үлээ? Нэг 4-5 байгаа. 4-5. Тэгэхээр чи хэдэн удаагийн авраг? Аврагаас нэг 7-8 авсан хаа. Оо амар гинт хайгаа авчлаа. Барса ер нь хэд улсын авраг MVP-nt болж ирсэн өсвөр тогтоо. Нэг л удаа MVP болж ирсэн. Тэгвэл нөгөө нэг хулангийн ах инх баатар л юм байна шүү. Жигэл юм байна шүү ер нь бол тийм ээ. Ер нь бол удахгүй анунгогийн ах барс болох юм байна. Ер нь бол тийм. Тэгсэн чи удахгүй үжингогийн игч анунгоо болсон тэр явж байгаа үү тийм. За тэгээд хэнийг ер нь дээдлигээс эмэгтэй тоглогчдаас хэнийг ер нь дэмжиж ингэж одоо үлгэр дуурайл авдаг вэ? Ер нь холын ихчээс ер нь үлгэр дуурайл авдаг. Одоо ер нь хард work шүү дээ. За хулангийн тэгвэл холбогдлолтой нэг хүмүүсийн мэдгүй хэцүү асуулт асууна. Чи одоо ер нь Сагсанд бас амар олон жил байгаа юм чинь. За. Хулан анх хэдэн номертой тоглож ирсэн бэ? Мойсас уу? Яа, тэрийг Мойсес таажаарай. 13. Ямар ч 3-тай. 3-тай.
13 бол биш. 23. Биш. 3 нь урдаа. Тийм үү. 30. Оо! Та ч юу мэдчихсэн үү? Яа, 3 урдаа гэдэг 30 болоо гэж. Яа. За окей. Тэгээд дүүдээ ямарчсан Динингийн гар юм билээ гардуулаа. Тэгээд мундаг тамирчин болоор тэгээд бэлтгэлээ сайн хийгээд удахгүй дээдлийг болон шигшээ огтойгоо өөрийн хүч нэмрийг оруулаарай гэж үсэе. Сайн байна уу? Сайн байна та. За өөрийгөө танилцуулаар үзэж. Наа боёо шиг багхгүй гэдэг. Би 84 дээр сургуулийн 17 ангид сурдаг. За ямар ч энд яг волонтероор ажиллаж байгаа юм шиг. Тий. Хэд бичлэлтэй яг волонтероор ажиллаж байгаа? Ороод удаагүй 2-3 сар л болж байгаа. 2-3 сар. Дээдлэг дээр бас ажилладаг. Тий. Гоё штэ болж байна. За хамгийн түрүүнд волонтер хийж байгаад чинь маш их баярлалаа. Ер нь тэгээд энэ ажлыг хий гэж хизэнээс ер нь санаанд чинь буу. Ер нь ангийн багш ер нь ийм юмд явах уу гэл. Тэгээ ер нь сайн дураараа юм хийнэ гэдэг чинь өөр амар санаачлахтай яг тийм юм хүний яг хандлагыг харуулж байгаа шүү дээ. Тийм болохоор талархал илэрхийлж байгаа юм. За тэгээд аль огийн нэмжиж вэ? SJPS. Хэдэн жил нэмжиж байна? 2 жил. За окей. За тэгвэл ингэнэ. Эпстэй холбоотой асуулт асуунаа. Эпстэй холбоотой. За. За сүүл. Дөрвөө. Юу лээрэ? Юу лээгээд бодолоо бай. За сүүл. За тоолъё л та хэдүүлээ. За энэ жил одоо тоглолтно болсон. 1. Түрүү жил. Түрүү жил чи оролцсон. За окей. Тэрний өмнөх жил. Тэрний өмнө чи оролцоогүй хаа. Оролцоогүй. Итгэлтэй нөө. Оролцоо хаа. Айл өгтөд тоглосон тэрний өмнөх жил. Юу төлөвлөлөө. Сүүлийн 2 жилээр л мэдээд байгаа шүү дээ. Мадууч 2 жил. Тэмцсэн болохоор. Тийм сая. За тэгвэл яах юм? Тэгвэл харин зүгээр дүүгээ гоё урамшуулаад гоё волонтер хийж байгаатай баярлаа гээл те. Хөмсгөлөөр. Гоё эпси хөмсгөл байхгүй мэж идэд гоё дүүдэ цамц өгчгөө. Оо тгий энэ хараа энэ Монголын шоугийн ийм мерч байгаа те. Ийм мерчиг дүүтэй. Аханд задал та. TG Sport янз штэ. Бич байгаас дээр нь бол TG Sport-ыг дэлгүүр нь хаана гэдэг? Юу санахгүй. Оо янз яраа. Чонноо гэдэг. Тэр нэг Монголиа. Оо энэ амар штэ. 9 номерт энэ баг санчиртай. Хэн бол 9 номертай? Санчир баха. Тийм байна тий. За тэгээд дүүдээ цаашдынхаа сурлага хөдөлмөрөнд амжилт хүсье. Тий. Тэгээд мөн. Тийм цаашдаа тэгээд яг энэ хийж байгаа үйлстэй яг үнчээр гоё зүтгэрэй гэж хэлмээр энэ те. Угаасаа чи өөрөө хандлах чи юм учраас угаасаа л бид нар загсан захаагүй тэгэл гоё явах бах тэгээд үүд амжилт хүсье. За маш их баярлаа. За баярлалаа амжилт. За хай сайн уу? Сайн уу. За энэ өдрийн мэндийг үзэгчтэй өөрийгөө танилцуулаарай. Нэм орлоо. Яг юу идэг юм лээ? Ширээний шигч. Та энэ ширээ рүү харуул ер нь нэм орлыг харах болно үзэгчтэй. Ер нь бол энэ ширээн дээр суугаад ер нь улсад хэдэн жилиг өнгөрөөч вэ? 2007 он шүү дээ. Цэнгүүрлэгээс хойш. 7 оноос үү? Тийм шүү дээ. Тэрнээс өмнө шүү дээ арай. 2006 онд оюутан болоод 2007 онд 19 жил. Монголын сагсан бөмбөг бол нэм орлоггүйгээр бас төсөөлөхөд гизүүтэй тэр олон жилүүд чи ерөөсөө ширээний ард нэм орл нэг гараараа нөгөө цагаа хийгээд нэг гараараа юмаа бичээд тэнцээч баг хамраараа баг амдаа зуучаад нөгөө нэг хөдөөрөө зурдаг хүн шиг байсан. Нэрнгээсээ тэр үед чи нөгөө яг хүний нөөц бол амар цөөхөн байсан. Нямкаг яг ажиллаж эхэлж байгаа үед. Тэгээ манай хүн чинь нэг конопол гарт нь орцсон. Өөрөө тоглолтоо үзнэ ажилтаа статистика бүртгэн дөрвөн үедээ тоогоо хийгээ яваад байгаа юм чи те. Ер нь бол нөгөө нүд нь яг ингэж хоёр тийш салдаг хүн гэвэл баг нямкал байна да. Тийм. Яг үнэ. За тэгээд ер нь яг энэ статистик хөтөлбөртөө хамгийн хэцүү ажил нь яг юу вэ? Мэдгүй одоо ихэндээ бүгдээрээ л хичээсэн одоо бүгдээрээ л амархан шүү. Яа!
болчихжээ. Болчихжээ. Үнээр. Нэм болчихжээ. Нэм болж байгаа манай гүүг юм. Гүүгийг нэг ярьж байгаа. 19 жил ийгэр чинь тэгээд ойлгомжтой. За тэгвэл нэг гоё асуулт асуугаад найстаа гоё зүг хариулт бэлэг өгөх шүү зөө. Эдгээр нэг 50 явсан шүү дээ. Хэвцэнээр Цингүүнэд ямар хож өгсөн бэ? Гүт биш. Таны юу? Өгчээ. Таны сэр. Батсан бол. Цингүүнэ харж байгаа бол одоо тэр бас нөгөө Жонбого үзсэн дэр гардаг нөгөө ийм нарийнхан дааны сүр байдаг шүү дээ. Тэрийг бид нар Цингүүнэг хожчихсон. Тэгээд найстаа Зүг хариулсан тул нэг гарын байдаг манай подкастын авдрагч. Баярлалаа. Сагсан бөмбөгт бас ийм олон жил зүтгэж байгаа, үнжээр зүтгэж байгаас гарын тав уранд байдаг цөөхөн хідэн манай зүтгэлтнүүдийн нэг учраас найстаа дандаа баярлаж талархаж явдаг. Тэгээд амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсээрэй. За баярлалаа. За амжилтсан. Хатаа өгөө. Ой. За өөрснөө танилцуулаарай. Намаа Баталгын номон гэдэг юм. Хин гинэ? Баталгын номон. Намаа Готгонбаярын ундрах гэдэг. Ундрах. Намын ундрах 2 байна. Тэгээ намын ундрах 2 маань маш гоё Монголиа гэсэн ийм өмсгөл өмссөн байна. Тэгээд 89 дэх сургуулиас олуулсан тэмцээнд явсан уу? Аха тий. Ямар тэмцээнд явсан? Солонгос руу. Солонгосын одоо тийм үү. Ямар амжилттай оролцсон байна? Гоо хамаагүй л уусаа тэгээд оролцоод ирсэн жил өөр амар том амжилт шүү дээ. Дараа нь дахиад явна шүү. 2 ажигдал 3 гэсэн. 2 тоглоо хоёуланд нь ажигдаа тэгээд Солонгос улсаар гоё аялаад ирсэн. Ер нь бол 89 дэх сургууль бол бас маш сайн өсвөрийн тэмцээнүүдэд маш сайн оролцдог ийм сургууль. Тэгээд яг нөгөө бас яг гадагшаа явсан туршлагын ч гэсэндээ энд Монголд болж байгаа тоглолтууд чинь бас нэлээд хэрэг болж байгаа байх гэж бодож байна тийм үү? Тийм. Одоо яг өсвөрийн тэмцээнүүдэд ямар амжилттай? Өсвөрийн тэмцээн. Энийгээр бодлоо. Өсвөрийн тэмцээнүүдэд Ой оролцоод явж байгаа юм ямарчтай. тийм. Гоо заавал медаль авах албагүй шүү дээ. Одоо жишээлбэл шилдэг 8 эсвэл зооноосоо гарсан, нэгээр гарсан, хоёроо гарсан ч гэдэг юм уу тийм үү? Бид нар нийслэл өнөөдөр тоглоод тэгээд ялсан. Тэгээд зооноосоо уг нэгээр гарах хэрэгтэй байсан чинь Эренбэрээ зооноосоо хоёроор гарсан. Окей. За тэгээд манай хоёр ер нь яг Монголын сагсан бөмбөгчдөөс яг тэрэн шиг болохын сан гэж хардаг тийм тамирчд байна. Бага. Хин бэ? Хулаа адилхан. Хоёулаа хулаа юм уу? За окей. Тэгвэл хулан аль аймгийн хой? Ямар сан та хэд чи ингээд гой дэмждэг хүмүүсээ нэвчүүх судалдаг юм уу те? Одоо бид нар ч юм бол ингээд ухаад л байдсан шүү дээ. За тэгвэл хулангийн 8 дугаарыг мэдхүү хэдэн 13. За окей. Тэгвэл Үе ямар аим юм бэ? Ахтай юм уу? Өгчтэй юм уу? Ахтай. Ахны. Ой тэти. Бахгүй. Мэдгүй. Ийм юм билээ. Билээ тийж дижнэс юм. Яа, за үзэгчдийн дэмжлэг аваад ямар ч гэсэн экватор гэдэг нь бол мэдээд авчлаа тий. Тэгээ одоо юу асуух юм бэ? Чи юу ч асуусан. Инээгээд байна. Тэгээ мууцсан надад. За тэгээд яах вэ та? Тэ одоо тэгээ ямар ч хоёр дүүдэд амжилт. За хоёр дүүдээ яг хоёр бэлэг үлдсэн байна. Тэгээд Синингийн гарын бэлгийг хоёр дүүдээ хоёр бэлэгдээ тэгээд Мондог тамирчид болоорой. Цаашдаа тэгээд бэлтгэлээ улам илүү сайн хийгээрэй. Бидний зорилго заавал медаль авах шээ штэ. Бэлтгэлээ сайн хийгээд тэ сагсан бөмбөгөөр дамжуулаад бид нар өчнөө олон юм олж авах учраас зөвхөн медалийн төлөө тийм медалийн төлөө гэсэн юм бити бодолтой байгаарай за. За окей амжилт автуудаа. За сайн уу туулаа. Сайн байна уу? Нэр явсан уу? Өөрийгөө үзэгчтэй танилцуулаарай. За сагсан бөмбөг албаны улсын шүүгч их туул байна. Эдэн жил ер нь яг шүүгч хийж байна. За одоо ер нь баг 2004 онд оюутан болоод сагс шүүж сурсан. Тэгээд 2006 оноос ерөөдөө сагсан бөмбөг албанд тариалалтаа яваад баг 20 жил рүү орж байна. Анхны яг одоо шүүгч сургасан зааж өгсөн баг шиг үл хэм бэ?
Би ч өлөөлө унган суртаа яж тамирт ороод ерөн саксыг шүүж сурсан. Тэгээд нэг олон улсын сургалтанд суугаад ерөн шүүгч, саксын шүүгч ийм байд гэдгийг ойлгоод сурсан. Манай олон улсын нөгөө Владимирийн нэр орж ирэхгүй юу? Харин нэг хөгшөө ирсэн юм аа. Тэгээд ер нь тэгээд заяагч уугнагч хоёр маань тэгээд бас жааж ах маань яг бидрийг жоохон ингээд дөнгөж сууж эхэлж авах манай томчууд маань байсан. Бидрийг бас ингээд айгүй сайн зөвж тусалж авч явсан. Манай томчуудад айгүй сайн бидрийг тусалж авч явсан. Тэр үед айгүй лиг маань ч бас амар өсөлтөд амар хэцүү байсан. Тэр үед бидрийг жоохон охтуудыг бидрийг айгүй юм хэмнэж авч явсан манай ах эгч нар. Амар баярлалаа. Ах эгчнэртэй зориулаад гоё сэтгэлийн үг байлаа чи энэ завшааныг дадандуулаад бас. Тэгээд ах эгч нартаа, заяагчтай, унаагчтай, он ахтай, жааж ахтай, за тэгээд ганцаадаа тэгээд сагсан үгийг энэ хүртэл авч явсанд баярлалаа гэж хэлээ да. Тэгээ манай үзэгчд маань ер нь бол бас мэдж байгаа одоо яг энэ сагсан бөмбөгийн тоглолт болгоны ардаад ингээд камерын өмнө гарахгүй ч гэсэн талбай дээр гарахгүй ч гэсэн яг энэ ширээн дээр ингээд маш олон шүүгчнэр сууж ингээд одоо тоглогчдын статистик бүх юм ингээд нарийн ингэж гаргаж явдаг байгаа. Тэгээд эдгээр хүмүүсийн маань төлөөлөл болоод манай туул маань орцож जैन. Тэгээд туулаасаа баг асуудал гэхгүйгээр зүгээр шууд баярлсан талархснаа илэрхийлээ. Бүх сагсан бөмбөг сонирхчид болон сагсан бөмбөгчдийн өмнөөс баярлсан талархснаа илэрхийлээд манай амтран ажлагч Омын дүргээд. Яа тий 20 жилийн омын дүргээ манай амтран ажил клинингийн гарын мэлгээ гардуулъя. За баярлалаа. Ахмад жүгч. Туужаадаа гэдэг. Арай жууж болохгүй байна. За баярлалаа тагаарта. За тэгээд найстаа бас яг цаашдаа энэ шүүгчийн ажилтнаас амжилт хүсье. Тэгээ маш олон жил ингээд сагсан бөмбөгтэй хамт байгаа чинь бас талархал хий. За баярлалаа. За манай ануудаар маань намын сүлд ямар тэмцээний шилдэг боллоо? Улаанбаатар кап. Улаанбаатар капын Шилдэг холбогч. Шилдэг холбогч болсон тий. Тэгээд Улаанбаатар капын одоо тэр чинь нөгөө нэг юу лээ? Дүүргийн авраг гэж явж байгаа юу? Тийм дүүргийн авраг. Тэр чинь эдэн дивизэнтэй лээ. Мэдгүй юу лээ? Бүгд л аа л үү. Амар их хөдөл шүү дээ. Ямар ч амар их хөдөл. За тийм тэгээд одоо манай ануудаар маань яг нөгөө шилдэг холбон тоглогчоор шалгарсан учраас тий Cool Kicks-ийн маань ах одоо яг энэ инкуш тий инкуш маань одоо яг тусгай бэлэг явуулсан байна. Тэгээд хідүүлээ гоё бэлгийг unboxing хийнэ одоо яг одоо. За ануудтай гоё Cool Kicks-ийн гоё зөндөө олон амжилт гаргаарай гэд одоо Cool Kicks яах инкуш ах нь одоо ийм гоё бэлэг багш нараар дамжуулж явуулсан шүү заа юу. Тэгээд цаашдаа бэлтгэлээ улам сайн хийгээрэй гэж явуулж байгаа шүү. За. Тэрнээс бол одоо энэ болоод өнгөрсөн тэмцээн чинь болоод өнгөрцөн. Тэгэхээр цаашдаа бэлтгэлээ сайн хийн тулд гой пүүз хэрэгтэй гэд инкүү шахны ийм гой пүүз явуулсан шүү. Хэдээр зүр өмсдөглээ? Йоо, яг явуулсан юм шүү дээ. Хэдээр змэр нь харъя. Хагас яг л байна да. За ийм гой пүүзийг явуулсан байна. Инкүү шахтаа зориулаад гой Бэлэг явуулсанд баярлалаа гэж хэлээ та. За цаашдаа яах хичих юм уу яах? Цаашдаа хичнээн. яаж хичих яг? Дээдлэгт гарч тоглоно. Гоё. Зориг гоё том байна те. Гоё тэгээ зорилгын төлөө өдөр болгон хичээгээд бэлтгэлээс бус цагууд дээр бас хичээлийнхаа хажуугаар эмгтэй саксны бичлэгүүдийг сайн үзээд энэ ийм үед ингэдэм байна гэдэг судалгаа шинжилгээг бас одоо байнга үзэж явах юм бол тэд нар чинь тэмцээн дээр чинь чамд хэрэг болох учраас ер нь л хичээх боломжтой цаг үе гаргах юм бол хичээгээд гоё ном уншдаг юм уу те амбук огшишгээ гоё ном уншдаг ч юм уу те ингээд толгойд. За тэгээд одоо энэ цаашдаа Cool Kicks-ээр байнга гүйцлүүлээрээ гоё пүүз мүү завхаар бол Cool Kicks-ээс очиж аваарай. Тэгээ мөн дээдлигийн тамирчин болсон ч гэсэндээ гоё Cool Kicks-тэй үнэнчтэй Cool Kicks тэгээ байнга ингээд хамтраад те ингээд яваарай гэж хэлэх байна. За баярлалаа. Тэгээ инкүү шахан энэ бичлэгийг үзэж байгаа бол манай ануудаар бас гоё юу яах хаа дараагийн пүүзнүүд дээр бас дискаунт үзүүлээ те мангар те давраа те тэх байхаа гэж бас хоёр агшийн зүгээс хүсэж байна. За тэгээ амжилт хүсье. За амжилт. Одоо ер нь тэгээд клуб дээр ямар баг дээр бэлтгэлээж байгаа юм? PG Yellow Sisters. Yellow Sisters. За окей тэгээд бэлтгэлээ таслахгүй урагшаа. За баярлалаа. Let's go. Let's go. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаарай. Нөө Марла гэдэг. Марла. Юу гэдэг вэ Марла? Бэлэнцэр.
Волонтер. Яа, дээдлэгт волонтер хийдэг гэж байгаа тийм. Тэгээ хэд хичээлдээ волонтер хийж байна? Энэ жил хийж байгаа. Энэ жил хийж байгаа тийм. Улирал эхлэхэд байсан уу? Тийм. За волонтер хийх ер нь ямар ач холбогдолтой юм? Яагаад волонтерийг сонгосон? Дээдлийн тоглолтыг өнгөө үзсэн. Тэгээд нэг ажилласан цагаараа сертификат өгдөг болохоор миний их сургуулийн нэг өргөдөл явуулахад надад тус болно. Гэтэ бол энэ бол ер нь бол яг нэг юм цалин мэлэн бол байхгүй тий яг сайн дураараа хийж байгаа. Тий өөрийн сайн дураар явуулсан зэрэг. Тий одоо ер нь бол дээдлэгтэй болон нийгэмдээ тий өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа нэг хэлбэр гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ер нь хүүхд залуучуудаа гоё волонтер болоорой гэж уриалал юу гэж хэлэх вэ? Сайн дурын ажил хийгээ тэгээд нийгэмдээ болон лигдээ өөрийнхөө бас энэ сайн дурын ажил хийхээр өөрийнх нь бас хоримтлуулж байгаа туршлага бас нэлийн хэрэг болдог. Тэгээд сайн дурын ажил хийгээрээ. Вау. За ямар ч дүүдээ яг энэ зөвхөн энэ волонтер гэдэг ажлыг хийж байгаад чинь талархал илэрхийлээд Game Day podcast болон TG Sports-ын хамт олноос энэ жилийн одоо хамгийн олонний анхаарлын төвд байж чадсан Хаан Шонхрууд багийн жерсиг дүүдэ бэлгэлээ. Хаан Шонхрууд багийн тоглогч одоо Rookie of the Year өсгөөгийн жерси байна. Өсгөөг дэмждэг үү? Дэмждэг. Өсгөөхөөс өөрөөс нь бас өмсгөл авах гэж байгаа. Наадмаар гоё гарын сүр зурглаад аваарай заа. За яг л хүн зурж өгөхгүй байх юм бол Game Day ахнаар энэ дээр гоё зурж өгөөрэй, амар гоёор зурж өгөөрэй гэж хэлсэн гээд дамжуулаарай заа. За амжилт хүсье. Өсгөө энэ дээр гоё амар гоёор зурж өгөө шүү. Шал өөрөөр. Шал өөрөөр. За баярлалаа. За орхоо. За сайн байханд хамгийн түрүүнд одоо яг энэ хөслийн цом тэмцээнд финалдаж мөнгөн медаль хүртсэн. Мөн яг энэ бэлгэдлийн гарааны 5 тоглож болсонд баяр үргээ дүүдээ. Тэгээд дүүд ахын дүү ингээд үзэгчтэй гоё өөрийгөө танилцуулаад тий. Наваг их төгсөн мөхсөд гэдэг 114 сургуулийн 12 венгийн сурагч байна. 12-ийн венгийн сурагч байна. За сагсан бөмбөгөөр ер нь хэдэн жил хичээлж байна? Сагсан бөмбөгөөр ер нь нэг 8 жил хичээлж байна да. Анхны багш. Анхны багш одоо нөгөө хин шít нөгөө анх хасын үлүүд явдаг бах нөгөө гулжаа гэд. Тэгээд бүрөвд оржгээд бүүж ах гэд одоо нөгөө хасын үлүүдийн захирал тийм тэр хоёр хүн л надад анх сагсааж. Тэгэл ардаас нь ай багш ирээл. Тэгэл одоо ер нь лагу багш гэд нөгөө Монголоос тасч болж исэн. Тэр лагу багш тэр л. Ханд чи ер нь сагсны удам байгаа юу? Бага. Манай эйжентлийн аав нь одоо манай өвөө мөнх төргээд одоо анхны олон улсын хэмжээний мастрын анхны 5 олон улсын хэмжээний мастрын нэг байхгүй. Тэгээ манай аавынхаа одоо отхон мөнх гэдэг нөгөө Австрали одоо амьдарч байгаа. Тэр манай аавах. Асыг үлдээс тоглодог гэсэн Гоно тий. Гоно л Гана л юу лээ? Гоно юу. Миний найз чинь хэрэг үзсэн үү? Манай подкастыг ер нь үзэж байна уу? Үзсэн. Энэ байнга үздэг шүү дээ. Тэмцээний сэтгэл ер нь ямар болов юу болов? Тэмцээн ер нь бол аюу тийм би яг нөгөө төсөөлдөг байхгүй дандаа ингэ дуу тавиал дээдлийг тоглож ин доо гэд. Тэгэл яг төсөөлдөг өрөөлийг тоглоал. Тэгэл нэг амар гой мөрөөдөлтөд үрдсэн юм шиг санагдчих надад. Ер нь яг дүүргийн авраг эхэлж яхад эхний шалгаруултанд орж яхад яг энчээ ингэж финал тоглоод ч гэдэм үү тэгж явж гин гэж төсөөлсөн ер нь. Үгүй би өстө төсөөлөхгүй. Яг одоо өнөөдөр ийм мэдрэмж аваад байж явах сэтгэл ямар нэг надад л амар үгээр хэлэх аргагүй гоё нөө сайхан байна. Яг мөрөөдөлтөд хүрсэн юм шиг санагдчих надад. За тэгээд мэдээч манай дүүгийн мөрөөдөл бол бас дуусаагүй бах тий. Цаашаа зөндөө мөрөөдөл одоо дээдлигийн бас тамирчин болно. Тэгээ мөн одоо Монголын шгшөөгийн бас тамирчин болно гэж зориод бэлтгэлээ хийж байгаа бах тий. Тэгээд медаль нь ямар гоё медаль вэ? Сагсан бүг албаны лого. За энэ талаа Хүслийн цом тэмцээний бас логот одоо ийм тойшгол медаль шүү дээ. За тэгээ энэ чинь бэлгэдлийн гарааны тоглогч тийм ээ. Бэлгэдлийн шилдэг тоглогч. За үнэхээр бас байрлал нь ямар байрлал? Байрлал холбогч. Холбонд бэлгэдлийн гарааны 5-ын холбонд тоглогчийн байрлалтай мөн бэлгэдлийн гарааны 5 юу байрлал асуусан юм уу? Би нөгөө тоглолдог байрлал асууч. Бэлгэдлийн гарааны 5 мэдгүй тийм байр зүгээр шууд бэлгэдлийн гарааны 5 гэж. Тийм шууд өгсөн юм уу? Окей. Ер нь тоглолтын агуулга ер нь юу болж өндөрлөө 3 хан ингээд үзээд эхний 2 үеийг ингээд үзэж байхдаа ярьжсэн байхгүй. За энэ 52 чи ер нь агуулгаараа бол баг явчих юм биш үү? Энд чинь нөгөөтг нь амар жигд юм байна. Арай жоохон намхан ч гэсэндээ те. Агуулгаараа амар гоё явсан шүү дээ. Эхний 2 үе те. Тэгээ нэг гадуур яриа авч байгаа ороод ирсэн чинь
доор нь орсон юмсан. Харин тэр жоохон тийм маах нөгөө жоохон намхан баг тэгээд төвдөө жоохон алтаал яалч юу зогсоож тийсэнгүй. 3 ахын ч гэсэн яг түрүү яриад л хэрэггүй гарч яриа авлаа да. Яг байж яхад илүү яваад байсан. Тэгээд яг ороод ирсэн чи доор нь орсон. За тэр нэргээ. Бид гураас л ер нь миний дүүнерд буруу байхгүй шүү. Мөнгө ирдэг хэдэн амгаалаа. Мөнгө ирдгсээ 2 3 авлаа. Бид гэхдээ эхний 3 яг сүүлийн 3 үйл ганцаараа даах гэж өстэй. Тэгэл яг толтол намгаалж сүүлдээ үсэрчгээр л алдчих чадах юм. Үсэрхээр л алдаал. Арай өндөр үсрээд байна уу? Арай л өндөр үсэрч байна. Боломжгүй гэдэг. Ингэж өндөр үсрэх боломжгүй. Харин тэгж өндөр үсэрч яалч боломжгүй юм чи. За одоо ер нь болсон юм шүү. 10 жил гэж үү? Одоо 12 дугаар анги. Эзэ. Би одоо ер нь сэзэс доорно гэж бодож санхүү эдийн засаг тэгээд банкер гэдэг мэргэжилтэй болох гол. Тэгэл одоо орохгүй л байна. Явж илээ нэ. Тэгээд одоо ер нь санхүү эдийн засгийн дээд сургуулийн бас их сургуулийн те удирдлагуудаас харж байвал бас энэ ч гоё ийм бүтээгдэхүүн явж шүү. Энэ хүүхдийг бас ингээд аваад гоё сугалж аваад гоё банкир болгоод яах тэтгэлэг энтер олгоод ингэх бас боломж байгаа байлгүй дээ те. Санхүү эдийн засгийн дээд сургуулийнхаа хандаад бас нэг гоё гэлээч. Одоо юу намайг 100 сургуультай тоогоорой гэж хэлээ. Тоох юм бол итгэлж алдахгүй. Дараач сайн оюут нэлийг сайн тоглоно гэж хэлээ. Гиснээс ер нь яг хэдэн жилийн дараа драфт нэр өгөх юм бэ? Миний ер нь ойрын зорилго ер нь юу байна? Оюутны лигтээ жил юм 2 жил тоглоол. Тэгэл тоглоно доо энэ дээдлэгт. Миний ер нь тоглох тийм зорилготой баг ер нь хасын үлгүүдэл тоглох зорилготой юм. Өөр баг бол тоглохгүй юм тийм үү? Өөр баг ирүүл тэгэл тэр үед тэгэл тоглоно шүү. Тэгэл олцсон боломж идэг 100% ашиглах гэж хичээж. За тэгээд дүүдээ ямарсан бэлгэлийн гарааны 5-1 болсон мөнгөн медаль авсан гэд манай хамтран ажиллагч Линингийн гарын бэлэг. За мөн одоо манай хамтран ажиллагч Cool Kicks-ийн одоо энэ OMC-г бас бэлгэлж байна. Тэгээд амжилт хүсье. Одоо цаашдын карьерт нь мөн бас амжилт хүсье. За баярлаа. Та бүгд амжилт хүсье. Сайн минь нөө мөн хотын бат инэрл гэдэг. Би 12 настай. Аль сургууль? Дорногын сайн шинцэн ерөнхий боловсрол 2 дугаар сургууль сурдаг. Дүргээ илэг шиг л хэлж байна. Янзын дөржигнуулаад ерөөсөө янз. Хиний дүү гинэ? Мөн Эрдэм Батэрдэ хоёр. Хоёрын дүү. Хоёр ах чи ер нь хэр тоглолт юм? Сайн шүү дээ. Сайн уу? Чи нэг эсрэг тоглоод хинээ нь барах уу? Хоёулыг нь барахгүй. Үнэ юм уу? Үнэ. Чи амар. Гүй. Чи яг одооны байгаа хоёр ахтайгаа заа юу? За. 5 жилийн дараа юм 6 жилийн дараа тоглоод чи барах юм уу? Нэг нь барна. Алин? Батэрдэ ахыг барна. Яа! Батэрдэн ахыгаа жоохон ээж. Байна уу? Баалаг барах юм уу? Баалаг нэг эсрэг нэг. Барна. Одоо бараг барчих юм. Одоо барна. За баалаа. Сайн уу баалаа? Хүүхэд нохоо ингэж барагцсан өдрийн минь хүүхэд нохоон дог гэдэг чи одоо яг саяных уу? Баалаад ингэж. Нэг эсрэг нэг барахгүй шүү гэж. Нэг эсрэг нэг барахгүй шүү баа. За окей. Ямар цаа мөнгөрдний дүү те? За мөнгөрд нь хэдэн оноо дундчилж байгаа вэ? Энэ асуултанд зөв хариулахгүй бол бэлэг байхгүй шүү. Ахыгаа оноог мэдхөөл үү те? 40. 30 нэмэх. 30 нэмэх ээ. Тийм цомд шүү дээ тий? Тэгээ 30 нэмэх. 30 нэмэх. Ер нь өмнөх тоглолтуудыг үзэж ер нь ахыгаа үзэж байгаа юм уу? Үзэж байгаа. Тэгвэл ядаж өмнөх тоглолт хэдэн оноо авсан юм? 40 1 билүү 3 билүү. За яг аль нэгийг сонго? 1. За болж байна. За тэгээд багийн фанат хэлээ. British Knights. British Knights за үзье. Үзье. Сонирхоо. Knights байхгүй байна. All-Star юмсгэл авах юм уу? All-Star авах уу? All-Star авах юм уу? Үзлээ. За манай TG Sport TG is the best. За баяр үргээ амжилт хүсье. За баяр үргээ дүүдээ. Баярлалаа. За хүслийн цом аврагын алтан медаль, аврагын цом мөн одоо яг ингээд тэг хүслийн цом тэмцээний шилдэг бэлгэлийн гарааны 5 тоглогч нэг болсон байна. Тэгээ өөрийгөө үзэгчтэй гоё танилцуулаач. Намайг хаал дөрвийн 52 дахь сургуулийн 12-ын зай ангид сурагч амар төвш гэдэг. Амар төвш ер нь өндөр хэдтэй вэ? Миний өндөр 2 м 2 та. Тийм бохоо бас арай өндөр харагдаадсан юм аа хөөе. Бидэд бас гадуур жоохон үзэгчдийн дундор жоохон таамаг явууллаа. Амар төвш 2 хүрснөө хүрээгүй хэдтэй вэ нэ тий. Тэгээ ярээ явлаа тэгсэн чинь яалч 2-2 тэл байсан юм байна л та яалч. Нэг өндөр охин бас
52-өөс тоглодог гэдэг. 2 метртэй гэж хэлсэн те. 2 метр 2-тэй гэж хэлсэн шүү дээ. Тэгээ ер нь хэдэн жил сагсаар тоглож байна? Би 9-р ангиас хойш тоглосон. Гэхэр чи юу юм бэ? 3 жил юм уу? Тий. 3 жил. Энэ жил төгсөж байгаа юм байна тийм үү? Төгсөж байгаа. Драфтад нэрээ өгөх үү? Драфтад өгөөгүй байгаа одоо. Сайн мэдэхгүй л байна. За. Яг гоо. Бол оюутны лиг рүү тоглоё гэсэн бодол байгаа юу? Тийм байгаа. Аль сургууль руу орчих чинь? Харин нэг Moyes тэр ер нь сургуулиудаас холбогдсон уу ахын дүү те? нэг холбогдоог. Одоогор холбогдоог юм уу? Тий. Тэгвэл холбогдоог сургуулиудад зориулаад юу гэж хэлэх вэ гурлаа? Одоо ер нь бол хурдган шиг холбогдохгүй бол ер нь бол цаг баг үлдсэн шүү аа. Бэлэгдлийн хэлтрээ 2 метр 2 алтан медальтай. Цаашаа өснө. 18-тай. 17. Оо бүр 17-тай. Дахиад 5 жил өснө. Тийм үстэй. Тэгээ яах вэ өөрснөө тийм амар те. 3 метр. Эпогш та нэгэн бодож байгаа хаа. Эпогш нэгэн бодоод үзээл сууж байгаа. Эпогш л нэгэн бодсон л явж байгаа. За тэгээд энэ хүртэл ер нь энэ замл одоо яг энэ финалийн тоглолт те юм аврагын цом хүртэл ер нь хэрвээ Эхний тоглолтоос л амар сайн багтаад харцсан. Тэгэл бүх тоглолт амар чанга өрсөлдөөнтэй бүх тоглолтын дээр л хамаг хүчээр авахсан л тоглолтууд байсан. Ер нь хэдэн самбар дундчилж бай багцаагаар. Нэг 20 дон 10 дон самбарлах. Хаалт сайн мэдэхгүй нэр. Нэг хийгээгүй. Хаалт нэг хаалтаа нэг тоолдог юм шүү. Тоолдог юм уу эсвэл хийдэг юм уу? Хаач явдаг болохоос хаалтаа нэг тоолдог юм шүү. За маа дүүгийн одоо яг нөгөө юу гэдэг саксны удам гэж байна уу одоо юу баахгүй удам баахгүй. Удам баахгүй. Гэртэн нэг үл одоо юу гэдэг өндөр хүн байна уу? Манай ээж өндөр. Хэдтэй? 80 метр. Оо 80-г тэгээ 2 болгоо сонгоч чам. Янз. Айгуу гоё сайжруулсан байна те. Ер нь хүслийн зам тэмцээний эхний шат явж байхад яг эхний тоглолт эхэлж байгаа шүү дээ те. Одоо эргээд хідүүлээ очил л да. Тэгэнгүүт тэрэн дээр очсон сэтгүүч яг энэ аврагын алтан медаль зүүцсэн байхыг төсөөлсөн үү альсгүй юу ч төсөөлөөгүй зүгээр л яг тэмцээний эхлүүлжсэн үү? Зүгээр л эхлүүлсэн. Чаг багуудад харсан болохоор яг урдгаал очиж гэж бодсон. Тэгэл тоглосон. Тэгээ энэ тэмцээний бас нэг гоё юм нь дандаа галзуу ганц тоглолтоор шийдэгдэж байгаа шүү дээ. Нэгэн тоглолтод хийх шиг үл тэгэл одоо 1000 сайн баг байгаад чирнэ 1000 сайн тоглож байгаа чинь нэмэргүй яг л тийм хариуцлагатай тэмцээн байлаа шүү дээ. Тийм. Тэгээ бүх тоглолтын дээр л анхааралтай л тоглосон доо. Одоо энэ ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хувьд бол юужарнаа тоглоно гэдэг бол мөрөөдөл байж байгаа шүү дээ тийм үү? Юужарнагийн талбайлар гიშгэнэ гэдэг бол мөрөөдөл. За тэгэнгүүт шигшээ тэмцээн эхлээд яг хэд тоглолтоос эхлээд за ер нь болчих юм биш үү дээ гэсэн тийм нэг мэдрэмжийг хизэнээс авсан. Ер нь тийм мэдрэмж аваагүй бүх багууд л сайн болохоор тэгэл тийм мэдрэмж аваагүй урдгаал очил гэж бодсон. Оо гоё шүү. Наа ч юм л өстой гоё. Янз. За тэгээд одоо хэдэн жилийн дараа драфтад нэрээ өгнө гэж харж байна. Энэ жил хэрвээ нэрээ татвал сайн мэдгүй л надад тохоо. Одоохондоо шийдээгүй байна. Тухайн үед нь шийдэх юм байна тийм үү? За окей ямар ч дүүдээ дахин баяр хүргэе. Тэгээд дараагийн тэмцээнүүдэд нь болоо одоо яг энэ оюутны эрхчлээс оюутны лигт тоглоал явах бах те оюутны лигт амжилт хүсье. Тэгээ мөн одоо яг драфтад нэрээ өгөхгүйгээ бас яг эцэслэн шийдээгүй байгаа болохоор магадгүй драфтад нэрээ өгөх юм бол драфтад нь ч мөн бас амжилт хүсье те. За тэгээд дүүдэд амбогийнхын хэлснээр тэгээд цаашдынх нь тэмцээн уралдаан бэлтгэл сургуульд те амжилтаар дандаа өлсгөлэн байгаа юм те. Энэ бол зүгээр одоо чиний энэ алтан медаль болоод өнгөрцөн тэр дээр ингээл залрна шүү дээ те. Тэгээд цаашаа өчнөө чамаг зөндөө ирээдүй хүлээж байгаа учраас бэлтгэлээ маш сайн хийгээд одоо энэ 103 сарыг үр бүтээлтэй өнгөрөөгөөд те. Ер нь л боломж олдсон бүх цаг үедээ гоё бэлтгэлтэй үнэн чи өөртөө үнэнч байгаа хэрэгцээ. За. Тэгээ нөгөө шагнал болгоны ард дээрээс нэг тийм урам аваад гоё өшөө илүү хичээхтэй ирчүүч аваараа тэрнээс нөгөө ханалт маналт авалт мавалт те тэр мэрийг бол яах юм тийм үстэй те. За окей. Тэгээд манай подкастын хамтран ажиллагч Ленинг брендийн гараа мэлэгдүү. За баярлалаа. За амжилт. За тэгээд ер нь саксон мөнгөөр хэдэн жил хичээлж байна? Саксон мөнгөөр би яг 3 жил хичээлж байна. Тоглодог байрлал нь юу вэ? Центр. Өндөр хэдтэй? 182. 182.
Маргаангүй байна. Миний найз чинь 182 үрг юм уу? Би ч тэгэхээр 84-ээс удаан юм шүү. Удаан юм байна. Тийм ээ. Чи үсрээл 82 л юм байна. За үзэгчтэй тийм байх шүү. За тэгээд тоглогчдоос эмэгтэйчүүдээс хинээ нэр нь дэмжиж харж байна. Тэр тоглогч шиг болчих юм гэсэн даа гэсэн. Ариун цэцэгч, хулын ихчтэй тэр хоёрыг дэмждэг. Яа тэгэл нөгөө ариун цэцэгч маань 100 гарагийн шигшээ. Тэгээ манай гэрлээ агш маань бас дасгалжуулж ирсэн учраас ариун цэцэгчээс маш их хөлбөр дөрөөл хатдаг. За тэгвэл байж тээ те. Арикогийн байж тээ те. Төрсөн он нийцсэн юм бэ. Мянгасан За шалгана. Яг хариултыг шалгана. 1900 гэрч наа чи гөгшрөө явж та. Тийм үү. Тийм үстэй гүд. За мэдгүй ямар зөөргөө бодож байгаа хэлж чи эндээс шалгаад байгаа. Токогоор орж шалгач. 2001 Ахын удлаа ирцгээс магадгүй шүү. 1998 хэр чин одоо эцтэй болсон вэ? Үгүй бах 2000 он юм болов. Ахнууд мэдхгүй гэхдээ. 2000 он. 1900 2000 руу орсон тэрэн гэж. Шипи өгөө. Шипи өгөөдөө. Бөөж мань өөрөө олохгүй байна. Одоогоо хариулж байгаараа. Тэр орнд би ядаад нэг асуултыг чи яг 1 секунд дотор хариулж шээ заяа. Хариулт хэдэн номерт тоглодог вэ? 5. Нэ гэсэн чи яаж нэг биш амтсан. За тэгвэл шгшээ хогд ариун цэцэг хэдэн номерт тоглодог вэ? 5 тоо шүү. 5. Мэдгүй тасч. За биш вэ. Дахиад нэг сүүлийн боломж. 55. 55 та тоглосон. За дүүл хамгийн сүүлийн яг шгшээ хогд дээр ямар хэдэн номерт тоглосон бэ? 15. Биш вэ. 11 үү? Хэд вэ? Нэг номерт тоглосон байна. За асууж одоо би оныг хараад байгаа. За чи бол 2000 гэж байгаа тийм. 2000. За тэр хооронд чи гоё 52 дугаар сургуулийн шгшээ багт гоё амжилт хүсээд нэг гоё дараад нь тэд нараас үүсэх байх гэж бодоод гоё үг гэлээч. За манай багийнхан үнэхээр хүчтэй өрсөлдөгчтэйг андаад авч аврагын төлөө тоглож байгаа. Тэгээд одоо цэсэндээ маш хүчтэй өрсөлдөлтөнийг гаргаж байна. Тэгээд авраг авахын төлөө маш хичээл сэтгэл гаргасан учраас авраг авчих байхаа гэж бодож байна. Тэгээд энэ тоглолтын дээр бүх хүч хөдөлмөрөө гаргасан тийм тоглолт үзүүлээрэ гэж хэлээ да. Тэгээд амжилт хүсье да. За багштай зориулаад гоё багштай ингээд саксон муу гэдэг спортыг ингээд зааж тэгээд тэмцээнд оруулж шгшээ баг болгосон баярлалаа. Тэгээд эрэгтэй бага ийм хол явуулаад дасгалжуулж байгаа ийм ур чадвартай багштай үнэхээр их баярлалаа гэж хэлье да. Ой вэн. За олсон уу? Олсонгүй. Олдгүй. Ариун цэцэг төрсөн. 2001 юм бэ? 2001 юм уу? Яагаад насын заралч ба нэр эмэгтэй үний. Чи ер нь амар сайн асуулт асуусан. Биш ээ, тоглож байхгүй да 2001 гэж. За. Ер нь зөв хариултаа. За, Ленингийн гарын бэлэг. За, амжилт тахын тав. За тэгээд дүүдэ ямар ч самгийн дөрөнд баяр үрэг яа. Тэгээ авраг авлаа. MVP авлаа одоо тийм. Хийгч юм. За тэгээд үзэгчтэй өөрийгөө гоё танилцуулъя те. Наа Мухатын Мөнхөрдөн гэдгээ Дорногов аймагт төрж өссөн. Тийм 10 ахлах ангидаа хотч хэлж ирсэн. 52-д ер нь хэдэн жил сурч байна? Энэ жилээс л. Энэ жил юм аа те. Өмнө хаан сурч ирсэн? Өмнө 10 дугаар ангидаа 21-т шилжиж очиод тэгээд 11-дээ Солонгос явчаад буцаад ирсэн. Энэ жил төгсөж байгаа гэсэн үг юм тийм төгсөж байгаа. За ер нь саксон бөмбөг тоглоод хэдэн жил болж байна? Саксон бөмбөг нэг 4-р анги мангаас тоглосон баг. Анхны багш Мөнхч болов. Одоо яг сайн нөгөө Дорногов 2 дугаар сургуулийг авчирсан тийм. Дорногов аймгийн ерхий боловсрол лаборатори 2 дугаар сургуулийн биеийн тамирын багш Мөнхч болов байдаг. Өөр ямар багш нар байна? Өөр хажуу сууж байгаа хүн байна. Оо. Аббак гахманна. Тэр Сэдэ багш. Шинэнгийн Сэдэ цар гэдэг багш маань.
Зидах дээр бол бас сүүлийн жил ер нь нэлээ эрчимтэй бэлтгэл хийсэн шүү дээ тий. Тэгс. Зидах дээр ер нь бэлтгэл хийхийн хэцүү болон гоё тал нь юу вэ? Хэцүүн чигж одоо хэцүүн одоо тийм яг нэг хөвчлэн гэх юм уу одоо ганцаарчлж амар шахажгүй л гэж янз бүрийн бэлтгэл хийлэгдэг. Тэгээд гоё юм нэх юм бол айгу гоё яг бэлтгэлээс гадуур маазраал ингээл яг нэг үе юм шиг. Амар гоё хөгжилтэй юм. Тийм амар хөгжилтэй тийм. Миний найз гоё сонирхсан асуулт байна. Тэ одоо манай дүүгийн гоё удамд сагсчид гэхээр айгүй олон байдаг шүү дээ тий. Миний мэдхээр одоо за би ярихаас манай дүү бас гэр бүлийнхаа яг сагсны юу түүх одоо тий. Тийм. Аавыг Гомбо Мөнхөт гэдэг манай сагсан бөмбөгийн спортын мастер хүн байдаг. Ээж маань Ачир сүрэнгийн оюурдэн гэдэг бас сагсан бөмбөгийн спортын мастер хүн байдаг. Тэгээд аавын дэрсэн дүү одоо баалагаараа алдаршсан. Тэ Гомбын Батмөх гэж байгаа. Тийм баалаа бол бас дээдлэгтээс нэлээд жил тоглолцсон шүү дээ тий. Мэдгүй тэр мэдгүй. Аавын тоглолтыг ч үзэж байгаагүй. Баалахтай тоглож бол үзсэн, яг тоглолтын тэгж үзэж байгаагүй. Бол чамаг бол мэдгүй л гэж байна. Одоо ер нь дүүгийн хэдэн удаагийн улсын аврагч гэдэг юм уу алтан медаль MVP-ийн дээр авсан тийм тохиолдлууд байгаа юм. 3-3-аар л нэг улсын аврагын MVP авч үзсэн. Тэгээд 5-5 дээр модо болоосоогоос тоглож нэг алтан медаль авч үзсэн. Нэг удаа л алт авсан юм. Тэг нэг л удаа алт. Тэгвэл бол 5-5-ын анхны MVP юу? Тэг. Анхны. Тийм тий. Маш гоё. Яг ийм том тэмцээний анхны MVP. Сэтгэл ер нь яг ямар вэ? Одоо энэ хүслийн цом гэдэг тэмцээ өөрөө ер нь бүтэн агуулгаараа ингээд ямар хуулж өндөрлөө? Ер нь арын албан гэх юм уу одоо бүх зохион байгуулалт нь амар сайн байлаа. Тэгээд яг энэ гоё яринад тоглохыг хүссэн. Тэгээд тоглож чадлаа. Яг одоо юу гэх юм эвлэлийн бага хурал гээд амар жижиг сажиг юм дээр амар их анхаарсан байна. Тий. Айгуу гоё байна. Ховц солих мөрөөдөө бөөндө тустаа солиод гоё наа. Ер нь л гоё юм дөө. Лигийн анх нарын авдаг мэдрэмжийг бүгдийг авч чадсан мэт. Чадсан. Нэр мэрээ дуудуулж гараа. Ард чадсан. Одоо ингээд ер нь хандсан уу? Ер нь одоо ингээд сагсаа болоод энэ гэсэн бодол орж ирж байна. Болидо. Тий, одоо ингээд энэ гоё мэдрэмжүүдийг авчлаа штэ. Алтан медаль авчлаа, MVP-г авчлаа. Тэгээ ингээд аренад орж ирээд тустай гоцомцоос солиод. Сагснаас одоо ер нь сурах юм үлдсэнгүй ч гэдэг юм уу тий. Баггүй. Тийм байхгүй. Тийм байхгүй. Бас зэрлэг асуулт асууж байгаа шүү манай. Нөгөөг нь ойлгохгүй гайхаад. 3 хамгаалал нь ямар байдаг вэ? 3 ямар. Яг нөө зэрэгцэж 3 аваагүй болохоор тэгээд нэгээр ингээд сэлж гараад ирсэн л гайгүй. Түрүү би танай багийн нэг тоглогчоос асуусан. Тэгээд чамаас бас тэр асуултыг асууя гэж бодож байна. Энэ хүслийн цомын эхний шат явсан шүү дээ, тий. Та хэд бол хаан бол дүүрэгт үзэж байгаа шүү. Тэнгүүд яг тэр тэмцээ эхлэхэд дүүргийн аваргаас эхлээд одоо яг өнөөдөр энэ зогсож байгаа хоёрын нэг ялгааш тэн ч бол дөнгөж эхэлж байгаа чи бол одоо бол MVP авсан алтан медальтай. Гэхдээ дүүргээс эхэлж яхад яг энэ медалийг авцсан энтер MVP авцсан энтер гэж ер нь төсөөлд нэг удаа ч юм уу бодсноо ер нь нэг ч удаа бодож байгаа. Би дүүрэгтэйч яаж медаль авах вэ гэж бодсон. Тэгээд ихний шатууд нь дандаа хүчтэй баг байсан болохоор тийш дарааж байгаа шатыг хараагүй. Тэгээд зүгээр л энэ нэг тоглолтын дээр яг ингээ бодоод тэгээд яж хахад бас давхар өлөөл тоглож ирсэн болохоор тэгэл яг нэгээр нь тэгэл явсаар гаал одоо энэ ингээл сошин да. Саяын тэмцээний зэрэгцээ болиул тоглоо явуулсан юм. Тийм өнөөдөр сая өглөө энэ аренад бэлтгэл орсон. Өглөө гэж нэгээс ороод. Яа энэ медаль авсан багууд нь бэлтгэлийн цаг өгсөн билий цаг. Биш. Болиул давхар тоглоод байгаа юм уу гэж аахгүй. Тийм болиул харин энд өдөр бэлтгэл хийчээд тэгэд дуусаад гэртээ очиж амарж байгаад орой ирж тоглоё гэж бодож исэн чинь нөгөө UB Cup 32 багийнх нь болиулынх нь эхэлсэн гээд болиул дээр нь очиж тоглож байгаа. Тэгээд буцаад энэ цаалан дээр хүрч ирсэн. За одоо манай үзэгчд маань бас сайн мэдгүй ч магадгүй мөнхөрд нь бол болиулыг бас маш сайн тоглодог. Болиулын бас өсрөн шигшээ тоглодог. Тэгээд одоо ер нь болиул сакс хоёрын аль нэгийг сонгох тэр сонголтын дээр ойртож ирнэ үү? Эсвэл сонголтоо хийцэн үү? Хийсэн. Саксан тий саксаал сонгосон доо. Хизээ хийсэн бэ сонголтыг? Энэ сонголтыг нэг удааг багт юм. Ер нь удцсан. Удцсан юм уу? Тий яг сонгоол тэгэл яг
одоо энэ 100 хүртэл яг өөлөөлөө ингээ хослуулаад яг явчих. Тэгээ 100-аас цааш яг сагсаа ингээ тэхгүй бол арай л би яаж ч гэсэн жоохон хэцүү болдгоо гэмтэл хүртэл авчих гад болдгоо. Драфтд нэрээ өгөх үү? Өгнө. Энэ жил үү? Тий. Хэдэр гарна гэж бодож байна? Мэдгүй ер нь яг гарна гэсэн яг тийм бодол байхгүй. Гарвал гоё юм байна л гоё бахтаа л гэж бодоод байгаа шүү дээ. Гарчаасаа л руу орё гэсэн тийм бодол байгаа юм. Их сургуультай сурна. Сурна нөө оюутны лиг тоглох бодол байхгүй юу гэж сууж байна. Оюутны лиг тоглох бодол байхгүй. Тэрийг л сайхан. За окей тэгээд ганц нэг асуулт асуух. Ганц л асуулт асууч. Түрүү нөгөө MVP ингээл зарлах гэжсэн шүү дээ, тийм. Хүслийн том тэмцээний MVP-гээр гэж тэгж яхад ер нь өөрийгөө сонгогдно гэж бодсон уу? Нөгөө талд тоглож исэн 2 м хоёртой найзыгаа сонгогдно гэж бодсон уу? Яг юу гэж бодож ирсэн? Би тэгтээ яг юм аавна гэж бодоогүй. Яг MVP байгаа гэж мэдээгүй. Тэг яг угаасаа яг нэг бэлгэлийн тав байгаа байх гэж бодоод. Тэгээд угаасаа манайз ер нь юу вэ? Дандаа хамгийн багадаа 20 самбар авсан. Тэгсэн баг. Тэгээ хамгийн их нь 30 самбар. 20 самбар 30 самбарын хооронд. Тэгээ оноо 30-аас 40 оноо. Тэгээд найзсайгаа ер нь аавна гэж бодсон. Тэгээд өөрөө нэг тэгж аавна гэж бодоагүй зүгээр л гол нь авахыг зорьсон. Тэгэл чадсан. Тэгэл MVP гэж яг зарлахад л гоё мэдрэмж өгд юм билээ. Тийм. Анхудаа яг 5-5 дээр ингэж яг авч үзсэн. Яг ийм том тэмцэн дээр. За тэгээд гоё өрсөлдсөн одоо нийт одоо 32 баг тэгээд дүүрэг төрөлтөн ч гэдэг юм уу тэд нартай хандаад бас нэг гоё энэ өндөрлөг дээрээс гоё нэг мэдлэгээ төвчлөөч. За тэгээд өрсөлдсөн бүх тамирчид маань маах тэгж яг л алаантай тоглож байгаа л бид нарт яг ингэж сүүлийн мөчид бид нэр хожил байгуулсан. Тийм. Тэгээд бүх тамирчид орсон бүх тамирчид маань сайн байлаа. Тийм цааш-цаашдынхаа бэлтгэлээ сайн гээд тэгээд дараагийнхаа тэмцээнээр уулзъя гэж бодож байна да. За тэгээд манай дөгөө хувьд бол өсвөрт нэг удаа авраг авч ирсэн гэж энэ 5-5-аар. Тэгэхээр ер нь бол цаашдаа NG-гийн ахал гэж зарлагдах юм шүү дээ. Манай NG чинь 4 удаагийн улсын болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр одоо арангаараа бол мэдөөч юм бол нэлээд даагуур явж штэ дөгөөс. Нөгөө түрүүний подкастт орсон манай улагт орж исэн NG-гийн чи яг ах тий. Одоо том ах нь бас 15 тий түрүүн бас бид нар яриа авсан. Тэгээд чамааг бол нилээн л бас дийсэлчлээ хэлээ. Түрүүн бас чи тэрийг бас дараагийн талаар сонсоорой зэ. Тэр хоёр зориулаад нэг гоё өглөөч. Яг тий тэгэл. Яг хөө дүүдээ бол яг вэ юм хэлэхгүй яг ах бид хоёроос төрүүлээд бид хоёрын авч үзээгүй шагналыг аваа үзчихлээ. Олоодаг авраг болоод үзчихлээ. Үүдээ бол дүүгээрээ бол барах ч нөө. За ах бол ах вэ тэгээд хоёлоо дээр уулзъя. Тэгээл яг аль нь илүүгээ хоёлоо тал бид нар харъя. Тэгээл. Яа! Ахтаа. Арцайна. Тэ? Хин сайнгаа тэгэл үзье та. Тэг яг л. Окей. За тэгээд манай Cool Kicks дэлгүүрийн хамт олноос манай дүүд бас энэ гоё дотор өмсдөг Mac. Тэ эртүүц гэх юм уу те? Нэрийн амар гоё хэлдэг шүү дээ. Hightfix. Яа, арцна. Үнэхээр бас ток ингэж шаарсан. За тэгээд Leaning-ийн хамтлагаас бас явуулсан байгаа. Тэгээд одоо манай TG-ийн хамт олноос бол өнөөдөр дүүд бас яг ингээд лигийн юу явуулчих хэрэг одоо өөрөө драфт нэр өгж байгаа хүүхэд бас ах нар нь тий нөгөө аль багийн дэмждэг юу яахыг мэдэхгүй учраас TG-ийн миний дүүд явуулсан макийг ах нар нь үзэгчд рүү 52-ийн үзэгчд рүү шийдсэн шүү дээ. За баярлалаа. Окей. За тэгээд дүүдээ цаашдынх нь одоо драфтт нэрээ өгөх бол тэгээд бүх юмд нь амжилтыг хүсье. Цаашдаа өшөө өсгөлэн байгаарай те. Амжилтаар өсгөлэн байгаарай, бэлтгэлээр өсгөлэн байгаарай. Бүх юм дээр л гоё өсгөлэнд байгаарай л гэж хэлээ та те. Минийс хэлэх юм байна. Яа тэгээд яг нөгөө одоо ер нь зүгээр яг түрүүч гисэн хэлсэнтэй нөгөө шагнал болгоныг гоё ингээд ташуур болгож аваад хожигдл айлын те ташуур болгож одоо шагналыг хожлоо болохоор гоё уран болгож аваад хожигдлоо болохоор гоё ташуур болгож аваад айлынх нь араас ингээд гоё зөксөлтгүй байнг ингээд хичээдэг хөдөлмөрлөдөг ийм тамирчин байгаарай. Тэгээд юу ч
болоогүй юу ч ханах болоогүй те юу ч баг эхлэхгүй байна те одоо дөнгөжл драфтд нэр өгөх гэж тийм болохоор бүх зүйлээр амар гоё зөвлөхийг нь хэлдгээр гоё өсөглөн байгаараа тэгээ ах нар нь бол чамайг байнгын л мөнхийн л арталж ингээд байнгын дэмжээстэй ингээл те манай бөмбөлөө манай мөнхөрд нь ингээ явж ингээл ингээл дэмжээ явна тийм болохоор яг өөрөө шилтгаалах бүх юм амар гоё хийгээрээ тэгээд аав ээж чинь ч гэсэн бас гоё юм хүсч хүлээж авах тоо эдээс те гурлангаас чинь тэгээд нөгөө эртэн ч гэсэн хандаад хэлчихий те бас энэ завшааны талент бол айгүй олон гоё амжилт гаргахын хэрээр бас нөгөө айгүй олон ийм хүмүүс зөндөө орж ирнэ те тэр болгон дээр гоё фильтрлээд яг л анх мөнх эрдэн юунаас ихсэнгээ байнга санаж яваад хизээч битээ одоо юу гэдгийг одоо бидрийнхаар ярих юм бол хамраас өхөрөөч гэдэг юм уу те яг гоё ингээд жанжин шугамаа хадгалж юу шахын цаа. Манай подкастын хэлээр бол авалт багтай. Тий. Авалт гэдэг чинь нэг амар юм байдаг шүү дээ спортч те. Тэгэхээр тэрэн дээр бас анхааралтай яваарай. Цааш та одоо дөнгөж жилийн эхлэгч шүү дээ одоо сая багшиж хэлдгэр. За амжилт хүсье. За баяр. За баяр үргэлээ те бас. За ажлын амжилт хүсье гэдэг. Ой тэгэл дуусчихлаа та. За ингээд та бүхэндээ ажлын амжилт хүсье. Баярлаа. За тэгээд хөслийн цом тэмцээн маань маш амжилттай зохион байгуулад Монголын сагсангүй албанаас те. Маш амжилттай анхудаага зохион байгуулад ингээд дууссан одоо юужээрнэ дотор ямар ч бөмбөгний чимээ авахгүй ингээд агаар зүсээ чимээ сонсоод агаар зүсээ ажиллаж ирсэн юм. Ажиллаж чинь те. Сайн л мэдлээ. Ингээд сонсоо сууж идэг. Тэгээд өнгөрсөн 3 All Star дээр бас яг ингээд сууж исэн те. Бас үнэхээр гоё мэдрэмж те. Бидний хувьд бол бас яг ингээд гоё хамтрагч байгууллагуудынхаа бэлгүүдийг Ленинг, ТЖ, Cool Kicks гэдэг зөндөө олон хамтрагч нарын бэлгийг ингэж хүүхд багчуудаа түгээгээд те хүүхдүүдэд баярлуулад ингээд явдагта маш их ах нарын хувьд бол баяртай байдаг. Тэгээд бидрийг бас ингээд дандаа ард нь ингэж дэмждэг. Байгууллагуудаа баярлалаа. Байгууллагуудаа бүгдэнд нь баярлалаа гэдэг бас энэ завшааныг дэлгэрүүлээд хэлмээр санагдаж байна. Thank you. Маш олон хүүхдүүдийг энэ үү? Яах юм тэгээд. Миний найз ваа дургу гэхэд бас арай дахиад тийг харъя та. За тэгдэ. Явлаа. Биш ээ ингэж гисэн чи ингэж нөгөө гараа гэдэг. Мань тэр дэлхийн дээрээс харсан юм ба. За бүх хамтрагч нартай баярлаа. Тадаа. Дээрхтэд нэг гар нийлэхгүй байна. Тоор ер нь цаанаасаа л ер нь болдгоо л хоёр юм байна л да. Ядаргаад. За тэгээд ер нь одоо энэ бол жил болгон явах маш гоё юм концепттэй. Ийм тэмцээн нэгээр нэмэгдлээ те. Энэ жил одоо жишээлбэл үндэсний цом гэж бас болсон те. Тэгэнгүүт яг тэрнтэй адилхан одоо ингээ хүслийн цом гэдэг ингээ орж ирж байна. Тэгээд мэдгүй ер нь хүүхд залуучууд бол энэ тэмцээний финал тоглохыг энэ тэмцээнд одоо яг оролцохыг ч гэдэг юм уу хүсч мөрөөдөж баг бэлтгэлээ хийдэг болж байгаа бох айгүй бол те. Одооноос эхлээд ч гоё шүү те. Яг сургуулаад дэмжиж ирсэн хүүхдүүд яг сургуулийнхнаа 52 очих хүүхэд хожно гэл те. Тийч 111 очих хүүхэд л хожно тэгэл. Тэгээ тэрнээс гадна нөгөө аль сургууль нь биш одоо 111-ийнх ч биш 52-ийнх ч биш те. Зүгээр л яг энэ финал нөр энэ тэмцээн өөр амар гоё болж байгаа болохоор ирж үзэж байгаа маш олон сурагчтай бид нар бас таарлаа тий. Аль сургуулиуд 111 52-ыг асуунгууд аль нь ч биш байгаа л тий. Тэгэхээр бас амар гоё байна. Тэгээд дээрээс нь энэ тэмцээн яваанда магадгүй энэ жил ч гэсэндээ ер нь бол манай сагсан бөмбөгийн одоо дээд лигийнхний ч гэдэг юм уу те одоо скаутинг хийж байгаа энэ хүмүүсийн хараанд маш их байсан байх гэж бодож байна. Цааш тааш ч гэсэн жил болгон яг ингээд энэ хараанд заавал байдаг яг оюутны лигийн финал шиг гэдэг юм уу те ийм тэмцээн болох байх гэж бодож байна. Тэгээд маш гоё тэмцээн зохион байгууллаа. Яг үнэндээ бол яг одоо хүслийн цомыг анх сонсчоод яг ийм төвшөнд бол болно гэж үнэхээр бодоогүй уушлаарай те. Тэгтэл үнэхээр амар гоё боллоо. Болж чадлаа. Тэ окей. Тэгээд энэ дэр бас нэг юм байгаа нөгөө төрүүлсэн багт одоо ингээд мөнгөн шагнал өгөхөөс гадна нөгөө дасалжуулагч нарыг яг мөнгөн шагналаар ингээд урамшуулаад дээрээс нь спорт хороонд нь бас яг ингээд хоёр хос шийд бэлгэлээд ч гэдэм үү те мэдхгүй бүр амар л гоё арга хэмжээ боллоо. Тэгээд ялангуяа тэр дасалжуулагч нарт тусна өгж байгаа тэр мөнгөн шагнал бол үнэхээр бас яг энэ яг бодит бас хөрөнгө оруулалт те тэр дасалжуулагч нар ер нь бол бас нэргүй хүмүүс байдаг шүү дээ. Хүүхдүүдийн төлөө ингээл яваалаадаг тэнд яг Чимээгүй Баатар те явж байгаа л тэгэл хүүхдүүд нь төгсөөл явна хай нэг цагаан сараар зодлогдог те. Яг тэгэхэд тэр багш зүгээр л яг 12 төгсөж байгаа хүүхдүүдээс үр шимээ хүртэж байгаа хөөх. Төрүүлсэн багийн дасалжуулагч түрүү би буруусан 25 сая
гээл тэгэл 2-т орсон 20 сая, 3-т орсон 15, 4-т орсон 10 сая гээл те. Тэд нар чинь бол зүгээр л яг бодит одоо бүр дэмжлэг те. Багш нарыг бас ингэж энийг бас сэдэж ингэж байгаа манай Монголын засгийн бие холбооны бас тэр тэмцээн зохион байгуулах комисс центр л бас л гоё юмыг бодож олж байгаа үстэй те. Энэ бол өөрөө гоё юм л те. Яг клубын биш, яг тухайн сургуулиасаа аймаг сумаасаа те. Тэгэхээр сая 4-4-нд Булган аймгийн Хотог өндөр сумынхаа орч те. Тэглээ шүү дээ. Яхаа те. Дархны од цэцлбэр. Од сургуулийнхын те. Хүрэл медаль. 2 дугаар өрөнд 114 сургууль, 1 дугаар өрөнд 52 дугаар сургууль. Тэгээд энэ дээр яг нөгөө одоо түрүү бас төгсөө хэлжсэн нөгөө Сумгийн албаны ерөнхийлөгч одоо Бацангал Захирлийн өөрийнх нь санаа гэж хэлжсэн те. Түрүү нөгөө ярилцлага авч яхад хэлжсэн шүү дээ guys. Шуугатай маань зураглаач хийгээд би чинь тэр цаана ингээд 2 хүний цаана төгсөө ярьдсан болохоор нөгөө нэг Виленига гэдэг шиг тэр шиг юм болоход тэгэхээр ер нь бол бас яг нөгөө Суммын ч гэлтгүй ер нь хүүхдэд ажиллаж байгаа багш тасалжуулагч нар яадаг вэ гэхээр нөгөө өөрийнхөө гэр бүл зарцуулах цагаасаа хомсолж тэ хүний хүүхдүүдтэй ажиллаж одоо хүний ч гэж хэлэх нь одоо хаашаа. Тэгтэл ер нь бол яг нэг нөгөө хэлэхэд бол тийм шүү дээ тэ. Тэгэнгүүт яг тэр хүүхдүүдийн хөгжил тэр хүүхдүүдийн ирээдүйн төлөө яг өөрийнхөө цаг завыг ингэж цаг хугацааг ингэж зарцуулж байгаа те. Тэгэнгүүт яг энэ цаг хугацааг энэ амар гоё үнэлчихэж байгаа нь өөрөө маш гоё сэтгэл төрүүлж яана л да. Тэгээд тэр шагнал авж байгаа багш нарын тэр нүдний харц те тэр нэг юм талархсан сэтгэлч гэдэг юм уу мэдэхгүй нэг юм цаанаасаа л нэг амар гоё дүүрэн л харагдлаа. Тэгээд нэг юм санаанд орчлоо нөгөө сургууль болгонд нэг шигшээ багтаа те. Тэгээ шигшээ байгаа гоё бэлтгэл хийлгээгээ тэгэнгүүт сургуулиас яадаг вэ гэхээр спорт тоглоомын сакс боловч гэдэг юм ингээ хойрлоо тэгээд амар нөгөө баг цаг тавьдаг тий зарим цагуудын одоо юу гэдгийг борлуулдаг ч гэдэг юм уу тийм үү тим юм дээрээсээ бас жоохон юу яагаад энэ сакс мөмбөг аль ч спорт байсан жоохон түлхүү тавьж өгөөд тий гоё дэмжмээр байгаа юм тий тэрийг бас сургуулийн удирдлагууд одоо юу гэдгийг дүүрэг аймгийн одоо биендийн спорт хорооч гэдэг юм уу яг энэ гоё явж байгаа сургуулиудаа гоё дэмжээд 7 өнөخت нэг удаа заал өгдөг ч юм уу те. Тэгээ гоё бас тэднээс гоё бодтой дэмжлэг үзүүлмээр байгаа те. Гэж бас хэлмээр байгаа. За тэгээд энд хүрээд Монголын одоо хамгийн баг одоо юу гэдгийг гэгээлэг те одоо хүүхдүүдийн дуу цангинсан энэ гоё тэмцээн маань хөшгөө хааж ийн үзэг штэ. Тэгээд бид гурын ч гэсэн лог маань энэ түрээд өндөрлж जैन тэгээд хамт байсан үзэгчтэй ярьслаа өгсөн хүмүүстэй бүгдэнд нь маш их баярлалаа. Камер бариад зогсож байгаа эвридээ маш их баярлалаа. Жохон дали бариад байгаа юм уу миний дөө. Тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа.